Эрдэнэс 5-7 хувьцаат компани гэдэг бол бас Монгол улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг. За тэр нь ерөөсөө ингээд амилж өгдөггүй тухайн шийдвэрүүд ногт гараагүй байгаа ийм бас байгууллага болчиход байгаа. За тэгээд хэрв засгийн газраас Эрдэнэс 5-7 хувьцаат компанийг одоо бирж дээр арилжаалагч гэдэг юм уу тийм аргаар жинхэнэ утгаараа хувьцаат компани болгоно гэсэн тийм санаачлага байгаа бол ийм тогтоол оруулж ирэхийн оронд эхний ээлжинд тэр компаниа нээлттэй болгоод тэгээд тэр компанийнхаа хөгжлийн төлөвлөгөө энтрийг танилцуулсны ард дээр дараа нь одоо энэ нөгөө янз бүрийн гэрээ байгууллыг ашиглагтааг байгаа эсгээ ашиглая гэж ярмаар байгаа байхгүй юу? Эсбөгөөс ирээдүйд юу хийгдэх нь тодорхойгүй, ямар арга замаар яаж нээлттэй болгох нь тодорхойгүй байгаа нөхцөлд ашиглагтааг байгаа эсгээ ашиглаад нэг том хилцлүүд хийгээд урьдчилгаа мөнгө авчия гэсэн ийм зүйл оруулж ирж болохгүй. Тэгэхээр бүү дэмжээр